Сайн байцгаана уу? Та бүхэндээ 7 дугаар ангийн нийгэм судлалын хүүхдүүд эрхээ яаж хамгаалах ба сэдвийг заахад бэлэн боллоо. Бичлэгийг анхааралтай сонсоод үзэл бодлоо илэрхийлээрэй. Хүүхэд гэж хэн бэ? 18-наас өмнөгүй хүн бүрийг хүүхэд гэнэ. Хүүхдийн эрхийн тухай гуйл. Энэ бол Бата 10 настай. Батагийн аав ээж нь гэртээ дайн хэрүүл хийж муудалцдаг бөгөөд Бататай үргэлж муухай тааламжгүй харьцдаг. Бата харин аав ээжтэй гомцон уран тоглоомдоо гаргадаг байна. Хүүхэд хүчээр хийлээс ангид аюулгүй орчинд эцэг эхийнхээ хадамжинд эрүүлүүлж бойж хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжилд эцэг эх нь онцгой нөлөөлдөг. Батагийн аав ээж нь салхаар болоход түүнээс юу ч асуухгүйгээр хөдөө байдаг нах захын нь байлах харуулв. Бата айлд гэр цэвэрлэж, хонь хариулж, хашаа хороо цэвэрлэж, мод түлээ бэлтгэх зэрэг хүнд хүчээр ажил хийхээс гадна үргэлж загнуулж зэмлүүлдэг болов. Бата аав ээжтэй маш их гомдож байлаа. Хүүхэд өөрт хамааралтай альва асуудлаар шийдвэр гаргахад оролцох хэрэгтэй. Бата хөдөө нах захын дан байхдаа үеийнхэн хүүхдүүдийн ажил сургуульд явж, дуртай ном уншиж, дугуйланд хичээлж, олон найзтай болохыг маш их хүсэж байв. Энэ тухайгаар ахтай хэлэхэд зөвшөөрсөнгүй. Хүүхэд гэр бүлээс сургууль, нийгмийн арга хэмжээнд өөрийн үзэл бодлон чөлөөтэй илэрхийлж, сурч боловсрч хөгжих хэрэгтэй. Батагийн нах зах нь түүнийг наадмаар хурдан морихыг шаардав. Бата хүсэхгүй байсан ч хүчээр хурдан унлаа. Бата уралдаж байхдаа морноосоо унаж хөлөө хүнд гэмтэж хөгжлийн бэрхшээлтэй болов. Хүүхэд гэмт хэрэг аюул олсол сэтгэл санааны дарамтаас бүхий л орчинд хамгаалагдах хэрэгтэй. Хүүхдийн эрхэнд тэдний нас хүүс, нийгмийн гарал, биеийн хөгжлөөс үл хамааран бүгдэд адил эрхтэгш байна. Гэхдээ хүүхэд томчуудтай адил өөрийн эрхийг бусдаас шаардаж чаддаггүй. Тиймээс хүүхдийг өөрийн эрхийг эдэж зөв сайн хүн болж төлөвшөлтөн төр засаг аав ээж чимээ өвөө анхаарч багш нь тэдэнд эрхийг нь зааж сургаж эрхийг нь эдэх нөхцлөөр хангах замаар туслах үүрэгтэй. Хүүхдийн эрхийг хамгаалах нь эрхэм бүрийн үүрэг юм. За өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ хүүхдийн эрх хэрэгжихгүй байгаа болон зөрчигдсөн тохиолдолд хамгаалах арга замыг тодорхойлж эрхээ хамгаалах чадварт суралцсан. Хүүхдүүдээ хүүхдийн эрх ямар орчинд зөрчигдөж байна вэ? За гэр бүлийн орчинд, найз нөхдийн хүрээнд, сургуулийн орчинд, гудамж талбайд хүүхдийн эрхүүд зөрчигдөж байна. Хүүхэд хамгаалал гэж юу вэ? Үл хайхрах, хүчирхийлэл, дарамт мүлжилгийн улмаас учрах хор хөнөөлөөс хүүхдийг бүхий л орчинд хамгаалах явдал юм. Хүүхдийг яагаад хамгаалах ёстой юм бол? Хүүхэд эмзэг өөрийгөө хамгаалах чадвар багатай тул өөрт нь учирч болзошгүй альва эрсдлээс хамгаалагдах ёстой. За бүгдээрээ хүснэлтийг ажиглаад доорх тохиолдлуудад хэний ямар эрхүүд зөрчигдөж байна вэ? Хэрхэн хамгаалах вэ? Тэр талаар судалцгаая. За нэгдүгээр тохиолдолд ээж надаас асуулгүй сургуулийг маань солих шийдвэр гаргасан. За энэ тохиолдолд санал бодлоо илэрхийлэх хэрхэн зөрчигдөж байна. Миний саналыг сонсох хэрэгтэй талаар ээжтэйгээ ярилцах хэрэгтэй. За 10 дугаар ангийн сурагч Бат сургуулийн хашаанд тамхи татсан. Хууль дүрм биелүүлэх, үүргээ болон бусдын эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчсөн байна. За энэ тохиолдолд сургуулийн нийгмийн ажилтнанд тухайн хүүхдийн талаар мэдээлэл өгөх. За хүүхдийн эрхийг хамгаалахад хинхэн гол үүрэг гүйцэтгэдэг юм болоо. За хүүхдийн эрхийг хамгаалахын тулд олон гэрээ конвенц, хууль тогтоомж батлан гаргасан байдаг. За иймээс эрхээ хамгаалж сурах аюулгүй байдлаа бүрдүүлэхэд хүүхэд бүрийн оролцоо чухал юм. За гэхдээ бодит амьдрал дээр бидний эрх хэрэгжихгүй зөрчигдөх тохиолдлууд олон байдаг. За бүгдээрээ тохиолдлыг уншаад зөрчигдсөн эрхийг хэрхэн хамгаалах болон өргөдөл гомдол хүсэлтийг хэнд гаргадаг болохыг дарааллын дагуу зөв харгалзуулж сургуулийн номын санд сурагчдын зайлшгүй уншиж судлах номын хүрэлцээ муу байна. За
За сурагчид ном авах талаар хүсэлтээ гаргаж олно. Тэгэхээр хинт гаргах вэ хүүхдүүдээ? За сургуулийн захиралтай гаргаж болно. Ангийн найздаа нэр хойч өгч зохисгүй харилцаж байна. За сурагчийн талаар гомдол гаргаж болно. Хинт гаргах вэ хүүхдүүдээ? За багш болон нийгмийн ажилтнанд гаргаж байна. За наран кино театрын үлгүүрт хувцас өгчээ. Кино үзээд гарч ирээд авах гэтэл хувцас нь алга болсон. Хинт хандах вэ хүүхдүүдээ? За энэ талаар бас наран энэ талаар гомдол гаргаж болно. Кино театрын даргад тийм ээ. За гончгийн найз зөөврийн компьютерийг чинь түр хэрэглээд өгьгээд авсан буцааж өгсөнгүй. За гончиг эд зүйлээ алдсан талаар гомдол гаргаж байна. За хинт гарах вэ хүүхдүүдээ? Цагдаад гаргана тийм ээ. За хуйг цэрэнгээс зээлсэн мөнгөө хугацаанд нөхсөнгүй. Цэрэн зээлүүлсэн мөнгөө буцааж авах талаар нэхэмжлэл гаргаж байна. За хинт хандах хүүхдүүдээ? Шүүхэд хандж болох нэ. За гих мэтээр зөрчигдсөн эрхээ хамгаалахад шат шатны хүмүүст хандаж болох нэ. За зөрчигдсөн эрхээ хэрхэн хамгаалах вэ? Аль ч нийгэмд хүний эрх хэрэгжих боломж, бололцоо бүрддэггүй. Эрх нь зөрчигдөх тохиолдлууд гарсаар байдаг. За энэ нь хүмүүс эрхийнхээ талаар мэдэхгүй байх, эсвэл эрхээ хамгаалж чадахгүй байх, за бусдын эрхийг хүндэхгүй байх зэрэг олон шалтгаантай. За хүний эрхийн талаар мэддэг, бусдын эрхийг хүндэтгдэг соёлтой иргэд олон байдаг боловч ийм дадал хэвшилгүй хүмүүс ч бас байна. Тиймээс нийгэмд хүний эрх хэрэгжихгүй зөрчигддөг. Бидний эрх зөрчигдсөн үед эрхээ хэрхэн хамгаалах талаар мэдэх нь хамгийн чухал юм. За дараах тохиолдлыг уншаад асуултанд. За хулан сарнай хоёр нэг ангид сурдаг. Хулан сарнайг надад гар утсаа өгөөч гэхэд сарнай зөвшөөрсөнгүй. Хулан надад утсаар ярих хэрэг байна гэхэд сарнайгийн гар утсыг зөвшөөрөлгүй ав. Гар утсыг нь булааж авах үедээ сарнайгийн уруу гэмтээжээ. За хулан сарнайгийн эрхийг зөрчсөн үү? Энэ тохиолдолд юу хийх хэрэгтэй вэ? Зөв хариултыг сонгоорой. А-д нь гар утсыг алга болгосон, эвдсэн бол үнийг нь төлөх. Б-д нь гар утсыг буцааж өгөх. В-д нь хулангийн үйлдэлд хуульд заасан шийтгэл оногдуулах. Д-д нь хулан сарнайгаас уучлалтгүйж дахин ийм үйлдэл хийхгүй гэдгээ амлах. Г-д нь сарнайгийн гар утас гэмтсэн тул эмчилгээний төлбөр төлөх, гэмтэл учраагүй сэтгэл зүйн дарамтанд орсон бол сэтгэл заслын эмчилгээ хийх зэрэг хариу үйлдэлийг үзүүлээ. За зөв хариулт нь юу гэж бодож байна хүүхдүүдээ? За Г буюу сарнайгийн гар гэмтсэн тул эмчилгээний төлбөр төлөх, гэмтэл учраагүй сэтгэл зүйн дарамтанд орсон бол сэтгэл заслын эмчилгээ хийлгэх төлбөрийг нь төлөх ёстой болох. За зөрчигдсөн эрхийг хамгаалах үе шатуудыг анхны эрхийг нь сэргээх боломжгүй бол нөхөн төлбөр төлөх, за нөхөн сэргээж эмчлэх, за уучлалтгүйж дахин давтахгүй байх баталгаа гаргаж өгөх, хуульд заасан хариуцлага тооцох гэх мэт эдгээр 5 аргыг хэрэгэлдэг байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ хичээлээ дүгнээд санамсаргүй хийсэн зарим үйлдэл нь болохоор бодож тунгаахгүй хийсэн үг хүртэл хүний эрхийг зөрчигд хүргэж болно. Иймд гэр бүл, сургууль, найз нөхөд, анги хамт олонны харилцаанд аль болох хүлээцтэй, нийцтэй, эерэг хандлагыг эрхэмлэж байх нь зүйтэй юм аа. За өмнөх хичээлээрээ бүгдээрээ хүүхдийн үндсэн 4 эрхийн талаар үзсэн. Гэртээ та бүхэн маань хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нэг тохиолдол бичээд эрхээ сэргээх аргыг нь олж ирнэ. Хичээлээ тэмдэглээд асуултандаа хариулаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.